Сайн мэцхан уу? Түнхэл ерөнхий боловсролоос ухаалаг гүүр бүтээлээр оролцож буй тим FMC багийн хүүхдүүд байна. За манай гүүрийн танилцуулгын хувьд болохоор эхлээд бид бага танилцуулна. Дараа нь энэхүү бүтээлийг яагаад хийх болсон юм бэ? Тэр шалтгаанаа яриад дараа нь манай бүтээлийн давуу тал мөн бүтээлдээ ашигласан материал, боддоор барихад ямар материал ашиглах мөн их сурвалжуудынхаа тухай ярих байгаа. За багийн танилцуулгын хувьд Түр ол дахлагчтай, гишүүд нь Бат Эрдэнэ, Түр Амгалан, Бат Илмэн гэсэн гишүүдээс бүрдэнэ. Тим FMC баг нь болохоор 2023 оны 9-р сарын 10-ны өдөр орон нутагт тулгамдж буй асуудлуудын тухай ярих болон тэдгээр асуудлууд шийдвэр олох зорилгоор байгуулагдсан баг үлээ. Манай багийн нэр нь FMC бөгөөд F хүч, M масс, S зам, E захилгаан гэсэн хэмжигдэхүүн тэмдэглэлээс бүрдэнэ. Манай багийн амжилтаас дурдвал 2023 оны 10 сарын 14-ний өдөр Сэлэнг Super Science Fair 1-р байр. 2024 оны 10 сарын 16-нд Түнхэл EBS ирээдүйн инженерүүд тэргүүн байр. 2023 оны 7 сарын 3-ны өдөр орж эхэлсэн Атер бороо 2-7 хоног тасралтгүй орсны улмаас 7 гүр үерт автаж 5 гүр нуурж 1 хүн амь ирсэн харамсалтай үйл явдал болсон. За 2 дахь шалтгаан нь болохоор Монгол улс 2022 оны байдлаар 178 сая ам.доллар буюу 556 тэрбум төгрөгийн тогийг Орос болон Хятадаас импортлж авсан. Үүнээс Оросоос 161.7 тэрбум, Хятадаас 393.5 тэрбум төгрөгийн тогийг импортлж авсан. Бүтээлийн давуу тал, цахилгаан үйлдвэрлэл нь, үерээс сэргийлнэ, усыг цэвэршүүлж ундны ус болгоно. Мөн бусад давуу талууд байгаа. За одоо давуу талуудаа эхнээс нь ярил. Манай гүүр цахилгаан үйлдвэрлэлтийн хувьд нарны эрчим хүчээр жилдээ 1338 сая ватт буюу жилд 44.2 сая төгрөгийн цахилгаан үйлдвэрлэх чадaltaй. Харин усны эрчим хүчийн хувьд жилдээ 1733.8 сая буюу 57.2 сая төгрөгийн цахилгааныг үйлдвэрлэж чадна. Харин цахилгааны эрчим хүчийн хувьд өмнөх хоёр эрчим хүчнээсээ арай бага байгаа. Жилдээ 6896 кВт буюу 591,500 төгрөгийн тогийг боловсруулна. Бид эдийн гаргасан тооцоогоор бол жилд хамгийн багадаа 2878.7 сая ватт буюу 102 сая төгрөгийн тогийг үйлдвэрлэх чадaltaй. Үерээс сэргийлэх нь далан, голын төвшин нэмэгдэж эргээс салхаас сэргийлэх ба дээр өхөн алхах боломжтой. Хоолой нь голын төвшин тодорхой төвшөнд хүрэхэд үерийн ус хоолоогоор урсан шүүгдэж мал мод тариалан услах боломжтой. За энэхүү талаар болохоор энд байгаа 3D зураг дээр бол далан харагдж байгаа. Манай далан болохоор энд харагдаж байна. Энэ ногоон өнгийн цэнхэр хачлахтай. Энэ болохоор голын ус халихаас сэргийлэх бөгөөд дээрээ хүн алхах зориулалтаар хийхин тулд хавтгаагаар хийсэн байгаа. Мөн хоолойны хувьд болохоор цэвэр усыг шүүж ундны ус гаргах мөн үерийн ус тодорхой түвшинд үерийн усыг зайлуулах гэсэн хоёр хоолой хийж өгсөн байгаа. За хоолойны хувьд болохоор хамгийн эхлээд төмөр тоор, том хэмжээтэй хайрга, жижиг хэмжээтэй хайрга, элс гэсэн байгалийн шүүх системийг ашигласан одоо үерийн усыг цэвэршүүлж саарл ус болгон ойр зургийн амьдралтаа ашиглах боломжтой болгож байгаа. Харин цэвэр ус гаргаж байгаа энэ худагны усыг болохоор юун дээр нэмээд цайр гэх мэт эрдэс баялагуудыг нэмж хүн ашиглах боломжтой болгож байгаа. Бусад давуу талууд нь явган хүн болон дугуйн зам, машин замаас өндөрт байгаа тул илүү аюулгүй тав тухтай болно. Явган хүн болон дугуйн зам руу өгсөх зам нь налуу очир хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход хэлбэр бороо заснаас хамгаалах дээвэртэй. Дээвэрний нар гэж байна. За ашигласан материалын хувьд болохоор бидэд энд харагдаж байгаачлан ойр зургийн өөрсдөө олдох материалуудыг ашиглаж хийсэн байгаа. Тэгээд боддоор энэхүү бүтээлийг барихад болохоор одоо их гүрийг барихад ашигладаг бетон, цемент, мод гэсэн материалууд орж байгаа бол манай гүрэнд болохоор тэр гүрнүүдээс онцлог материалууд нь болохоор мэдээж нарны самбар, усны хүрд, цэцгэн сэнс гэх мэт одоо материалууд орснороо бус гүрнээс илүү давуу талтай гэж өвөрмөц болж байгаа. Өвөрмөц. За ашигласан их сурвалжийн хувьд болохоор дэлхийн тол бичиг буюу Википедиа, OEC буюу Дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд гэсэн хоёр сайтыг ашигласан байгаа.
нэмээд физикийн томьёоны хураамж сурах бичиг, газар зүүн сурах бичиг, химийн сурах бичиг гэсэн сурах бичгүүдээ бас ашигласан байна. За энэ мөн ашигласан томьёоны хувьд болохоор уснаас ядгарч буй энергийг тооцохын тулд ашигласан томьёо энд харагдаж байгаа. Мөн одоо энэ хажууд баруун талд харагдж байгаа 3 томьёо нь болохоор энэхүү томьёоны нэгжүүдийг олохоор ашигладаг томьёонууд. Харин доор нь байгаа нь салхины эрчим хүчийг тооцох томьёо, хамгийн доор байгаа нь нарны эрчим хүчийг тооцох томьёогоо. За энэхүү манай энэ томьёонууд нь энд байна. За ингээд манай багийн танилцуулга болон бүтээлийн танилцуулга дуусж байна. Ингээд манай багийн 2 гишүүн маань гүрээ ажилуулж тайлбарлах байгаа. 3 эрчим хүчээс хамаарж байгаа байгалийн эрчим хүчээс энд усны хүрд байгаа. Усны урсгалаар хүрд маань эргэж байгалийн шахагдшгүй эрчим хүч гаргана. Бас гүүрэн доороо салхины сэнстэй салхиар ингэж бас эрчим хүч гаргана. Энэ явгууныхаа замын дээр нарны панелууд тавьсан нарны эрчим хүчээр тог үйлдвэрлэнэ. Одоо сэнс хүрд хоёроо ажиллуулж үзвэл. Одоо нарны панелнаас тог гаргаж байгааг энд харуулъя. Энэ зөвхөн энэ жижигхэн мини үйлбраас гарч байгаа бүр том нарны панелууд бол бүр л их тог гарна гэсэн үг. Одоо энэ талд сүүлийн энэ 3 дахь мөрөндөө хүрд сэнс салхины сэнс хоёроо тусад нь байлгасан учраас эндээ тог гарах тог вольт ялгаруулж байгааг хэмжиж үзүүлэх зорилготой байсан. Энэ болохоор усны хүрднээс гарч байгаа вольтын хэмжээ. Одоо хүрд эргэж яхад энэ тог байлаа. Энэ болохоор салхин сэнсний гаргаж байгаа вольтын хэмжээ байна. Манай гүрний яг бодит хэмжээ нь 80 м. Яг юугаар бол ингээд явгууны зам гүрнээс гүрлэг өгсдөө штэ. Яг тэр хэмжээтэйгээ бол 140 м байгаа. Бид нар гүрээ бодит хэмжээнээс нь 50 дахин жижигрүүлсэн мини үйлбэрийг гаргаж авчирсан байгаа. Анх болохоор гүр хийдэг санаагаа бидэд өмнө жил одоо үерээ анх гаргаж ирсэн. Тэр үед болохоор яг ийм гүр хийяад тэгээ тэр гүрэн дээр давуу талын нас нэмээд тийм болгоё гэж ерөөхдөө бол нэг өдрийн дотор гаргаж ирсэн. Тэгээд бидэд хамгийн их тусалсан хүмүүсгүй л мэдээж манай сургуулийн багш нар захиргаа. Одоо бидэд сургуульд энэхүү гүрээ хийх, бэлтгэх, санаагаа хэрэгжүүлэх өрөө гаргаж өгсөн. Мөн багш нар маань биднэрт зөвлөгөө өгөөд тэрийг тэгж хийвэл яах вэ? Энийг ингэж хийвэл яах вэ гэж одоо шууд хэлж өгөхгүй, ингэвэл яах вэ? Тэгвэл яах вэ гэж бидэд өөрсдөр маань сэтгүүлж бодох боломж өгснөөрөө бидэд тусалсан гэж бодож байна. Мөн мэдээж сургуулийнхаа галт тогооны эгч нартаа баярлалаа гэж хэлээ. Бидэдийг шинэ орой олцсоохот маань хоолунд хийж өгч ирсэн. Галт тогооны эгч нартаа баярлалаа. Загварын хувьд болохоор нэг машинууд заримдаа согтууж олооч ирээд хажуу тишгээ мөргөх тохиолдол гардаг. Энэ үед хажууд нь явж байсан явган болон дугуйтай хүн бэртэх аюултай. Тийм болохоор анх дугуйн замаа хажууд нь биш, доош нь биш, дээш нь гаргавал энэхүү аюулыг багасгах боломжтой байна. Илүү тав тухтай машин хөдөлгөөнөөс санаа зовхгүй явах боломжтой байна гэсэн санаа гаргаж ирсэн. Харин энэхүү дээшээ өксөх замаа яагаад налуугаар хийсэн бэ гэвэл одоо мэдээж дугуйтай явж байгаа хүн бол налуугаар явах нь тохиромжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань шатаар гарахад бэрхшээлтэй байдаг. Тийм болохоор налуугаар хийвэл одоо гарахад илүү хялбар байна гэсэн санаагаар хийсэн. Тэгээд мөн гүрнийхээ шөнө орой харахгүй байна гэсэн үднээс гэрэлтүүлэг хийж өгөөд энэхүү гэрэлтүүлгээ болохоор гүрийнхээ өөрөх нь ялгаруулж байгаа тогоор эрчимжүүлж ажиллаулж байгаа. Хүмүүс ер нь эрчим хүч гаргана гэхэр нэг том үйлдвэр юм уу, том нуур, гол мөрөн дээр хийсэн далан гэж ойлгоод байдаг. Гэхдээ энэ бол буруу ойлголт. Манай гүрний давуу тал нь болохоор дунд хэмжээний, жижиг хэмжээний голоод дээр барих боломжтой бөгөөд одоо энэхүү гүр маань одоо манай орон нутгийн хэмжээнд гэхэд жилдээ 215 айлыг бүрэн тогоор хангах хүчин чадалтай.
манай төгөл тосгон 1100 өрхтэй. Тэгэхээр тосгоныхоо хэмжээнд нийт хүн амынхаа 5/1-ийг тогоор хангаж чадна гэсэн үг. Багийн танилцуулга хэсэгт орох PPT дээр байгаа. Гэтэ одоо танилцуулбал одоо энэ бүрэлдэхүүний доор бол картон, цаас, хөөсөн цөр гэсэн материалууд байгаа. Ингэснээр одоо нөгөө бид хэд ч гэсэндээ материалын хувьд хэмнэлттэй хийхэд амар хэлбэр байсан. Одоо энэхүү гүүрийг боддоор хэрэгжүүлэхийн тулд мэдээж насан турш хүмүүсийн оролцоо бол маш чухал. Томчуудын оролцоо маш чухал. Учир нь бид нар хүүхдүүд өөрсдөө ийм том хэмжээний одоо бүтээн байгуулалт хийх боломжгүй. Тийм болохоор бид нар улсын их хурлын гишүүд болон аймгийнхаа засаг дарга, сумын засаг дарга, орон нутгаа хөгжүүлэх гэсэн сэтгэлтэй хүн болгонд хандаж бидний энэхүү бүтээлийг боддоор хэрэгжүүлэх талаар бодж үзээрэй. Энэхүү гүрнийг давуу талуудыг бас бодолцож үзээрэй гэж хэлмээр байна. Одоо манай гүрний хувьд гэхэд одоо мэдээж бид 11 дугаар анги, 12 дугаар анги гэсэн дараа жил энд дахиж ирэх боломж байгаа. Тийм болохоор дараа жил ирэхдээ бид нар одоо энэ худгаа бүрэн ажилуулж харуулдаг болгох. Одоо энд цэнхэр өнгийн цаасаар усгүүлгээд яг энэ хүрдэн өөрөө эргээд ажилуулж байгааг харуулах. Салхины сэнсээ одоо нэг үсний сэнсээр ч юм уу лээгээд ажилуулж байгааг харуулах. Одоо энд байгаа ганцхан нарны хавтангаа ингээд бүтэн хийгээд бүтнээр нь хүчин чадлыг харуулах гэсэн тиймэрхүү арга хэмжээ аваад мөн одоо гүүр нурах хамгийн том шалтгаануудын нэг бол мэдээж дац хэтрэх байдаг. Тийм болохоор өмнө жил оролцож байсан даацын гүрнийхээ санаануудыг нэмж хийх гэж улам илүү баялагжуулж орох бодолтой байгаа. Урагшаа!